За одоо энэ эбийнхээ өгүүлэм содор дээр маань гэр бүлийн талаар маш сонирхолтой зөвлөгөө өгүүлэмжүүд байдаг. Тухайлбал гэр бүлийн мөчлөг гэж байдаг. Энэ нь гэрэлснээс хойш эхний 12 жилийг одоо гэрэлтийн 1-р мөчлөг гэж үзэж байна. Гэрэлтийн 1-р мөчлөгт эхний 3 жилд янаг үе гэж нэрлэдэг. Энэ үед одоо хосуудын харилцаа ямар байдığım бэ? Үүний дараагийн 2-3 жил дээр хосуудын харилцаанд юуг анхаарах ёстой юм? Ялангуяа эмэгтэй тал дээр илүү анхаарал тавих ёстой. Их голомт аав ээжээс одоо хадмууд шинээр бэр болсон охиндоо илүү анхаарал халамж тавих ёстой, илүү урам зориг өгөх ёстой, гоо зүйдээ анхаарах талаар бас зөвлөгөө өгөх ёстой гэж байдаг. Тэгвэл гэрэлтийн мөчлөгийн 3 дахь 3 жил дээр ерөнхийдөө бас нэг гэр бүлд бага зэргийн тийм зөрчил хэрүүл маргаан гарахад байх талтай байдаг учраас энэ дээр маш их анхаардаг байсан байна. Өөрөөр хэлбэл эбийнхээ нар маань одоо отог овгоороо айс ахалтаараа бөөгнөрч цугладаг. Тэр одоо ноос хийх, хонио нослох, ургацаа хураах гэсэн энэ үеүүдээр илүүтэй залуу хосуудаа анхаарал тавьж тэднэртэй ажаа тандаа хийдэг байсан юм байна. Өөрөөр хэлбэл гэрэлсний 3 дахь 3 жил дээр явж байгаа хосуудыг харахад бол андшгүй байдаг. Тэд нар тодорхой хэмжээнд нэг бага зэргийн бие биендээ гомдсон юм уу, тонирхсан юм уу, тийм байх юм бол гаднаас нь харахад одоо нэг жахаан зайтай ингээд явж ах юм уу. Гэтэл чинь ямар нэгэн гомдол тонирхол байхгүй тэр залуу хосууд бол зүй арах зайгүй явж идэх гэж. Тэгэхээр яхааргүй энэ залуу хосууд дээрээ анхаарч тандаад за энэ хосуудаа нэг анхаарч эднэртээ зөвлөгөө өгөх хэрэгтэй юм байна гэдэг үүднээс банаг гэрт тэднэрийг 7-10 хоног хордог байсан гэж байна. Яагаад гэвэл тэднийг өөрсдөр нь эвлэрүүлэх хэрэгтэй. Юун дээрээс болж муудалцсан, юунаас болоод тонимхаараад байгаа юм. Энэ болгон чинь хоёулаа байж иж дотроо уудалж байж. За эхний банаг гэрт хоригдсон эхний өдөр магадгүй одоо урахгүй биеиндээ тунаад байж лаа гэхэд маргааш өдрөөс нь эхлээд үгүй чи юу н яагаад ингэж идгийг юун дээрээс болсон гэхээр үгүй чи тэгсэн шүү дээ. Би чамайг тэгэхэр чин тэгсэн гэдэг юм уу. Ингэж ярьсаар байгаад тэр бахан бухимдлыг бухшаахаас өмнө ил гаргаад хоёулаа илэн далангуй ярилцчихэж энэ гэр бүл маань илүү ямар нэгэн юм гомдлохгүй болж засагдах нэ. Тэгэхээр энэ 7-10 хоногт би бинийгээ сайхан уудлаад, ярилцаад, эвлэрээд бараг дараагийн хүүхэд бэлэн болоод гарч ирдгээ гэж. Тэгэхээр яхаарахгүй энэ талын гэр бүлийн талаар зөвлөгөө зайлшгүй шаардлагатай байгаа. Энийг бид нар одоо энэ эбийнхээ соёл бол яхаарахгүй бидний язгуур гэр бүлийн соёл. Бидний ахуудад таарсан, бидний өвөг дээдсийн олон жилийн энэ гэр бүлийн соёлоос бидэнд уламжилж өртөөлж ирсэн энэ сайхан соёлоо бид яхаарахгүй дэлгэрүүлэх хэрэгтэй.